Монгол бүсгүй харцаагаан гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлог нь юу байдаг вэ гэхээр хүнийг ерөөсөө нэг юм үзэсгэлэнтэй хөөрхөн гаргахтаа утга учир нь биш. Угаасаа бүх эмэгтэйчүүд маш үзэсгэлэнтэй. Гэхдээ тэр хүний дотоод мөн чанар, дотоод үзэсгэлэнгийн магадгүй өөрийнхөө мэддэггүй энхри эсвэл эр зоригтой, эсвэл одоо ихэмсэг яруу ямар ч тэр дүр төрхийн олон уран бүтээлчид хамтраад нүүр будгаад өсний стилистээр фото зургийн аргаар илэрхийлж гаргахын төлөө ажилладаг ийм одоо онцлогтой үзэсгэлэн баггүй юу? Бид нар бол одоо бүгдээрээ л уцаа барайл яваад бүгдээрээ л өнцгөө олоод зураг авч чаддаг болсон шүү дээ. Фото зургийн нэг гайхамшиг нь бол яг тухайн цаг үед тэр хүн хэн байсан бэ? Би ямар хүн юм бэ гэдгийг илэрхийлэхэд байгаа юм. Тэгэхээр энэ үзэсгэлэн маань тэрүүгээрээ маш их онцлогтой тэрнийг мэдэж мэдэрсэн хүмүүс жил болгон зураг авахулдаг. Маш олон хүмүүсийн хүрээг хамардаг. 6-гийн 6 жил энэ үзэсгэлэн гаргаж байхад магадгүй хүмүүс одоо болондоо гэж болчих болно шүү дээ. Бид араалаасаа улам их нэмэгдээд л ирээд байдаг. Энэ жилийн зургийн үзэсгэлэнгийн онцлог нь юу вэ гэхээр их хурсын баярыг тохиолдуулж буюу 6 сарын 1-ний өгтөж энэ үзэсгэлэн гаргаж байгаа. Яагаад гэхээр өмнө нь зөвхөн бүсгүйчүүд ганцаараа зураг авахулдаг байсан бол энэ удаагийн үзэсгэлэнд гэр бүлийн зурагнууд маш их оролцсон байна. Тэгээ гэр бүл гэдэг гэр бүлийн уур амьсгал тэр тухайн хүмүүсийн аз жаргалтай байдал зөвхөн хүүхдүүд нь аавгаа дуурайсан ганцхан ээж нь өөр байх жишээний ч юм уу те. Тэгээ ингээ маш гоё хөгжилтэй аз жаргалтай байдлаар авсан ийм зурагнууд бас үзэгчтэй бүтээл болж байгаа юм байна. Тэр нь бас их онцлогтой сайхан байна. Энэ удаагийн үзэсгэлэнд миний зураг хараагүй. Өмнөх үзэсгэлэнгийн cover болж байлаа. Тийм өмнөх үзэсгэлэнгүүд нь ер нь оролцсон байд юм байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан Монгол бүсгүй харцагаан гэрэл зургийн үзэсгэлэн хүчиг боломж олголоо. Найз маань надад маш их баяртай байна.